Татврын багц соёл гэдэг нэлээд хэдэн жил уншиж нэлээд олон засгийн газар дамжиж тэгтээ нэлээд тийм шоудж пиардж олон юм болж ирж одоо хилцүүлгийг хэлж яана л дээ. Үнэхээр энэ орж ирж байгаа энэ хоёулуудын харахад үнэхээр хангалтгүй нэг юм нүглийн нүдийг гурилаар хуурсан ийм л хоёулууд орж ирж байна. Нүглийн нүдийг гурилаар хуурсан гэж бид нэг арга заасан зүйлийг хэлдэг. Тэр аж ахуй нэгждэр нэг шатлалууд гаргаж дунд нь шатлал гаргаж байгаа юм байна. Явсаар энэ тэгээд нэг аж ахуй нэгжүүдийг жижигрэхэд чиглэсэн л нэг өөрчлөлт. Тэр нөт дээр нөтийн босго нэмжээн л гэж байна. Яг үнэндээ энэ өөрөө нөтийг тэгш хүртээмжтэй хамрагдалтыг нэмэгдүүлээд энд баг бүтнээрээ энэнд нөтө төлдөг байх нь шудраг осонд нийцэх болохоос биш. Яг энэ бол өөрөө дахиад зах зээлээ эвдсэн зэрэгцээ хоёр дэлгүүр хоёр компани нэг нь нөт төлдөг нэг нь төлдөггүй. Энэ зүйлрийг одоо хөхүүлэн дэмжсэн урамшуулсан яг энэ оруулж ирж байгаа энэ татврын багц соёлд өөрчлөлт шинжилт үндэ алах ямар ч зүйл алга энэ дэр. Тэгээ эцсийн зүүндээ яг амьдрал дээр юу болдгоо гэхлээр иргэдэд үнийн өсөлт энэ эдийн засгийн бодлого үнийн өсөлтийг яаж барьж буулгаж тогтворжуулах юм гэдэг дээр иргэдэд энэ бодлого өөрөө хамгийн чухал ийм цаг үе. Бизнесүүдэд болохоор зээлийн хүү гэдэг зүйл. Тэгэхээр энэ бодлогууд маань яг хаанаа очиж яаж энэ үндсэн чиглэл дээр үндсэн саяны тэр хоёр зүйл дээр яаж нөлөөлөх юм бэ гэдэг нэгдүгээрт нь одоо сонирхолтой байна. Энийн дээр тооцоо баримтд өгнөлт байна уу? Энэ эдийн засгаас засгийн газраас явуулж байгаа энэ татвар сангийн бодлогууд чинь явсаар байгаад яг иргэдэд бодит орлогод нь яаж нөлөөлж үнийн өсөлтөнд яаж нөлөөлөх юм? Нөгөө талд нь тэгэхээр энэний цаана би бас холууч хэлэх гээд байгаа нь өнгөрсөн 10 жилийн засгийн газрын бодлого энэ бүгдийнхээ эсрэгэл яваад ирчихсэн. Эсрэг гэдэг нь том төсөл гэдэг нэг баахан том төслүүд яваалах гэжчихсэн. Энэс одоо баахан урьдчилгаа гаргачихсан. Энэс одоо үр дүнд хүрсэн нэг ч зүйл байхгүй. Нефтийн үйлдвэргээ таг дундаа ороо гаццсан. Нэг мохор төмөр зам гашуун сугаат руу аваачаад тавьчихсан. Одоо нэг туулын хурдны зам гэдэг хэдэн зуун тэрбумаар мөнгө төлчихсөн. Нэг харахаар нэг юм энэ ус мөнгөтэй байгаа юм шиг. Нөгөө харахаар энэ засгийн нэх мөнгө чинь өөрөө тэр Монгол банкнд мөнгөний орон зайг нь өгөхгүй. Мөнгөний орон зайг нь өгөхгүй болохоор бодлогын хүү өндөр. Бодлогын хүү өндөр болохоор над инфляц чи өндөр. Инфляц чи өндөр болохоор над зээлийн хүч өндөр. Энэ бүгдийг дагаад юмны үн өндөр. Энэ засгийн газрын эрх баригчдын сая өнгөрсөн 10 жилд явуулсан юм бодлогын том алдааны нөгөө талд энэ үнийн өсөлт яг тэрний чинь нөгөө талд энэ Монгол банкны зээлийн хөвгөө өндөр байдлахаас өөр аргагүй энэ нөхцөл байдал дээр л ингээд очичлоо. Тэгээ одоо энийг нэг юм нүглийн нүдийг гурилаар хуурсан нэг ийм л бодлого одоо өнөөдөр ингээд орж ирээд одоо өмнө нөтийн хууль дээр хүртэл бас нэг дэвшилттэй зарим зүйлсүүд яригдэж ирсэн. Одоо хэрэгжиж эхлэнэ гэдэг нэг хууль явж ирсэн нөгөөтгөн хэрэгжиж эхлэегүй байтлаа одоо хүчингү болгох гэж байгаа юм шиг байна. Тэгэхээр энэ нэг ийм нэг одоо авахтаж хэцүү хаягтаж хэцүү яг үнэндээ тэр татвар гэдэг зүйл ард иргэдэд хамгаалсан дундаж давхаргаа хамгаалсан энэ бодлого руу чиглэх ёстой зүйлээ эргээд тэгш шудраг хамрагдалтыг нэмэгдүүлсэн энэ бүгдийнхээ эсрэг ийм бодлого аж ахуй нэгжүүдийг жижигрэхэд чиглэсэн. Тэгэд энээс өөр та нарт ингээ бодлогын сонголт олон зүйлүүд одоо энэ засгийн газар цангийн яамд байсангүй юу да. Үнэхээр харамсалтай ийм бодлого орж ирж байна. Энэ дээр нэг байр суурь илэрхийлж тэвээ тодруулъя. За зах зээл гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр сангийн улсын хурлын аж ахуй нэгжүүдийн донд хилцүүлэг хийгээд эндээс гарч ирсэн нийт саналуудыг нэгтгэж бид нар татврын багц соёлын өөрчлөлтийг хилцэж байсан. Ингээд их хурд өргөн барьсан байсны засгийн газар буцаан татсан шалтгаан бол татврын багц соёлын хилцүүлэг хийгээд явах юм бол энэ за намрын чулуун хүрэх юм байна. Бид нар богино хугацаанд энэ гадаад эдийн засгаас нөлөөтэй таны яриад байгаа бид энэ дотоод инфляц өсөж байна. Инфляцийг бид нар импортоор авч байна. Энэ булангийн оронд үсэж байгаа энэ газрын тостой холбоотой асуудлаас болоод бид нар үнийн өсөлт үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол банкны чинь бодлогын хүү өсөж байна. Ингээд эдийн засаг руу мөнгө урсгад орж ирэхгүй тэл эдийн засаг агшихын зарцгын байдал руу орох гээд байна. Ийм учраас богино хугацаанд аж ахуй нэгжүүдэд үйл ажиллагааны тогтвортой явуулах, хөдөлмөр эрхэлж байгаа дэмжих энэ бодлогыг богино хугацаанд авч хэрэгжүүлэхийн хүрээнд засгийн газар оруулж ирсэн татврын нэмэлт өөрчлөлт юм байна. Энэ нэмэлт өөрчлөлтүүд батлагдсанараа богино хугацаанд аж ахуй нэгжүүд иргэдэд энэ зах зээл дэмжлэг өгнө. Хуулийн төслийн хүрээнд нийт иргэн аж ахуй
нэгжүүдийн татврын ачааллыг 2.2 их 80 төгрөгөөр одоо бууруулахаар тооцоолсон байна. За цалин хөдөлмөрийн хүнсний орлогын хувьд сарын 792 мянган хүртэлх орлогод нь ногдох албан татврыг бид нар 100% чөлөөлнө гэж. Энэ бол одоо хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдийн нийтдээ 1 сая 20 орчим мянган иргэн байгаа. Энэ иргэдийн дээр бодит дэмжлэг болгож үлдээе. Ажил эрхэлж байгаа иргэдээр дэмжиж гэж. Аж ахуй нэгжүүдийн хувьд 90% хөнгөлтийн босгыг 2.5 тэрбум болгосон байна. Ингээд нийт аж ахуй нэгжүүдийн 94% нь 1% татврын ачаалтаа болох боломжийг бүрдүүлж өгч байгаа. Харин одоо 6-аас 10 тэрбумын ашигт ажиллагааг нь 15% болгож дунд нь шатлалтаа босгох нэмж оруулж ирж байгаа. Ингэснээр том аж ахуй нэгжүүдийн ачаалал бол одоо 0.3-аас 0.5%-аар буурч байна. 13% хүрэхээр байна. Хуулийн төслүүд хэрв одоо батлагтаад мөрдөгдөж ихснээр богино хугацаанд буюу 27-аас 28 онд эдийн засгийн өсөлт бол 0.7%-аар үрхийн орлого 3.2%-аар өснө гэсэн ийм тооцооллыг бид нар гаргаж ирсэн. Тэгэхээр үнэхээр иргэд аж ахуй нэгжид яг одоо бодлогын үзүүрт очиж нөлөөлөх хамгийн чухал зүйлсүүд иргэдэд бол юмны үнийн өсөлт, аж ахуй нэгжүүдэд өрсөлдөх чадварт нь хамгийн ихээр нөлөөлж байгаа энэ зээлийн хөл байна л да. Гэтэл яг энэ бодлогууд чинь төрөөс явуулж байгаа, засгаас явуулж байгаа энэ бодлогууд чинь яг энэ бүгд дээр очиж жинкнээсээ яг тэр бодлогын үзүүрт яг одоо хөрсөн дөөрөө гэж бид нар ярьдаг энэ зүйл болох ёстой. Гэтэл та нар болохоор одоо шалтгааныг өөр газараас лайж гэн яг үнэндээ энэ зээлийн хүү юмны үнийн өсөлт, инфляцийн өсөлт чинь өнгөрсөн 10 жилийн энэ төрийн томролт, төсвийн томролт, төрийн өмчт компаниудын томролт, тусгай зөвшөөрөлтөй аж ахуй нэгжүүдийн эзэрхийллийн олон энэ зүйлүүдээс төрчин томорчхоор иргэд бизнесүүдэд орон зай мөнгө очихгүй л ийм л нөхцөл байдал байгаа. Энэ зүйл дээр бодлогын өөрчлөлтийг хийсэн болвол баг ингээд аяндаа юм чи ингээд цэгцрээд аяндаа энэ зохион байгуулалт руугаа ороод явчих. Тэгэхээр энэ хууль бид нар татвар төлөгчийг илүү л хүндрэлгүй ойлгомжтой болгох чиглэлд зориулж энэ өөрчлөлтүүд орж ирж байгаа. Энд ойлгомжгүй гэхээс илүүтэй бид нар илүү их энгийн хэлбэршүүлъя гэж. Татвар төлөгчийн босгох жижиг аж ахуй нэгжүүд маань жижиг дунд үйлдвэрлэлүүд маань 1.5 тэрбумын босгохтой байсан бол 2.5 тэрбум болгож өгье. Нөөтийн босгох 50 сая байсан бол 400 сая хүртэх дээр нөөтийн босгох тавьж өгье. Нэмэгц зөртгийн албан татвар төлөх хугацааг нь хойшлуулж өгье. Иргэдийнхээ орлогын албан татвараас тодорхой цалингийнх хэсгийг чөлөөлж өгье. За мөн одоо татвар төлөгчийн хууль даган мөрдлөлтийн түвшнийг энэ үнэлэгч нь өөрөө мөрдлөлтийн түвшинг тодорхойлж татвар төлөгчд энэ үнэлгээг явуулснараа хууль даган мөрдөх энэ идэвх нь бий болдог. За мөн нөгөө талдаа одоо татвар төлөгчийг татврын өөрчлөлтөд сэргийлнэ. Энэ мэдээллүүд маань нээлттэй явна. Сар улирал бүр тайлагнаад явна. Ер нь бол татврын байгууллага цаашдаа зөвлөн туслах байна гэдгийг энэ хуулиар оруулж ирж байгаа. Тэгэхээр татврын өөрчлөлтийн үндсэн концепц бол дахиад хэлье. Иргэн өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг одоо дэмжих, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна энэ олон улсын нөхцөл байдалтай уялдуулаад богино хугацаанд эдийн засгт нөлөөлөлт үзүүлэх тэр заалтуудыг л бид нар нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирж байгаа. За хуулийн төслийн хүрээнд нийт иргэн аж ахуй нэгжүүдийн татврын ачааллыг 2.2 их 80-аар бууруулнаа. За татврын ерөнхий хуулийн дээр бол одоо бид нар ямар өөрчлөлт орж ийн гэхээр татвар төлөгчийн хууль даган мөрдлөлтийн түвшнийг үнэлэх, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих механизмыг бий болгож хууль тогтоомжийг одоо сайн дураар дагаж мөрдөхөд нь одоо чиглэсэн тогтолцоог хэрэгжүүлье. За татврын өргөдүүлэх ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болцсохгүй хүндрэл эрсдлийг одоо харгалзан дансыг бүхэлдэн битүүмжлэх бус орлогын тодорхой хувийг суутгах, дансыг хэсэгчлэн битүүмжлэх замаар одоо татврын өрийг төлөвлөх боломж өгөхөй зохистой үе шаттай арга хэмжээ авдаг болёо. За татвар төлөгчдийн их хэмжээний алдан тооцоолох эрслээс хамгаалах зорилгоор алдангийн дээд хэмжээг иргэний хуультай нийцүүлье. Нийт үндсэн төлбөрөөс 50%-аас хэтэрж болохгүй гэдэг. За татврын хяналт шалгалтаар ногдуулсан ногдуулалтын актын алдан торгуулын татвар төлөгч маргаан таслах зүйл шүүхэд гомдол гаргасан тохиолдолд одоо гомдол шийдвэрлэхдээс өмнө татврыг нэхэмжлэхгүй байх ийм зохицуултуудыг оруулж ирж байгаа. Мөн одоо тайлангаа задруулах хугацааг нь 2 жил болгож нэмж өгч байгаа. За татврын алба хоорондын татврын зорилгоор автоматар харилцсан мэдээлэл солилцох тэр стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой үүргийг хэн хэрэгжүүлэхийг
шаардлагатай одоо мэдээллийг бүрдүүлж уг мэдээллийг тогтсон хугацаанд нь олон улсын жишгт нийцсэн хэлбэрээр нь бусдад гишүүн орнд хүргүүлэх наривчсан зохицуултыг батлах эрхийг холбогдох байгууллага эрх бүхий этгээд нь болгоё гэдэг ийм зохицуултыг татврын ерөнхий хуулийн дээр оруулж ирж байгаа. За ерөн зүгээр хуулийн хүрээнд бол би дахиад хэлээд байгаа гэсэн учраас дахиад хэлье. Хуулийн төслүүдийн хүрээнд нийт иргэн аж ахуй нэгжүүдийн татврын ачааллыг 2.2 их найдаар бууруулнаа. Цалин хөдөлмөрийн хүсэлтийн орлоготой иргэдийн хувьд буюу хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ сарын цалингийн 792 мянга хүртэлх орлогод ногдох албан татврыг орлогын албан татврыг бол 100% чөлөөлье. За аж ахуй нэгжүүдийн хувьд 90% хөнгөлтийн босхийг 1% татвар төлдөг дээд босго нь 1.5 тэрбум байсан. Энийг 2.5 тэрбум болгож нэмэгдүүлж өгье. За томоохон аж ахуй нэгжүүд маань 6-аас 10 тэрбумын ашигт 15% татвар ногдуулах босхийг дунд нь оруулж өгье. Эн чинь шууд 6 хүртэл одоо 10 түүнээс дээшээ 25 байсан. Энэ хоёрын дунд одоо 15 гэдэг шатлыг оруулж өгье. За хуулийн төслөөр одоо батлагдах юм бол богино хугацаанд эдийн засгийн өсөлт 0.7% эрхчил өсөх боломж харагдаж байна. Иргэдийн маань одоо өрхийн орлого 3.2